7 оны төгсөлтийн төлөөллийн хамт олонтой уулзаад байна. За, та бүхэн 100 жилийнхаа ойд ямар оролцоог хангах гэж байна? За сайн байцгаана уу. Ингээд нийт өнөөдөр хүрэлцэн ирсэн усчуудаа та бүхэндээ Увс аймгийн 100 жилийн мэндийг өргөн дэвшүүлье. За бид бол Увс аймагта төрж өссөн, Увс аймагта 2007 оныг төгссөн бид Цэнхэрэг гарын төгсөгчд гэсэн төрийн хүмүүс байгууллагын хамт олон байна. За ингээд бид бүхэн бол Увс аймгийнхаа 100 жилд бас өргөн царг үрээтэй оролцсон гэж зөвөр төрийн хүмүүсийнхаа тэргүүний хувьд бол харж байгаа. За ингээд бид бүхэн бол Увс аймгийнхаа 100 жилд бас өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. За эхний ээлжинд гэх юм бол Увс аймгийн 100 жилдээ төрийн хүмүүс байгууллагаараа 30 сая төгрөгийн хандвийг бол цуглуулахаар бол өнөөдрийн хүртэл ажиллаж байна. Тэгээд өнөөдөр бол би та бүхэндээ бол амлахад бид бүхэн бол төрийн хүмүүсээр 30 саяыг бол мөнгөний хэлбэрээр хүрэх нь тодорхой. За тэгээд мөн манай төрийн хүмүүс байгууллагаас 2007 оны төгсөлтийг төлөөлөд бас нэлээд олон хүмүүс бас Увс аймгийнхаа үйл ажиллагаанд идэх санаачлалтад оролцож байгаа. За түүний нэг нь Усчууд сегментийн Батсайхан байна. Манай төгсөлтөд хамт олно. За манай бүрөвд орж байна Увс аймгийн Чандман нэгдлийн бас төгсөгч байгаа. За мөн манай энэ ерөнхий зохион байгуулагч оролцож байгаа Болор тунгалаг гэдэг ийм амир өргөн бүрэлдэхүүнтэй чадварлаг хамт олонтой 2007 оны төгсөлт байгаамаа. Ингээд та бүхэндээ 100 жилийн гал халуун баярын мэндийг хүргээд хотл олноороо сайхан баярлцгаагаад 7 сарын 29-30-та бас үнэхээр сайхан баярлаж өргөн уудан байрцгаая гэж хүсээрээ. За та бүхэндээ баярлалаа.